Тийм. Тэгээ нөгөө гадуур яг ингээ нэг балган шилгээд салхилуулахлаар бас нь яг ингээ түгээд идэм билээ. Тэнгүүт нөгөө шээс ингээ тэр шээсээр дамжаад одоо орчин бохирдох тийм юм байдаг болов эмч шээс. Одоо сайн нэг гадуур байгаа л гэж асуудал ярьж тийм ээ. Тэгэхээр тухайн нөгөө нэг амьтны эрүүл мэнд хамгийн чухал. Нөгөө талаас бид нар өөрсдөө тухайн амьтнаасаа ямархуу төрлийн халдвар авах вэ гэдэг зүйлээ өөрчлөн сэргийлэх шаардлагатай. Тэгэхээр одоо яг наад гүлгэнүүд бол 30 хоногтой байгаа шүү дээ тий. Одоо бол яг туулгандаа орох цаг хугацаа болж байгаа. Тэгэхээр дотор нөгөө нэг паразит, шимэгчт паразитуудын устгана гэсэн үг. Энэ тухайн амьтанд байгаа дотор шимэгч паразитыг устгахаасаа гадна одоо хүнд дамжин халддаг паразитууд гэж байгаа. Нохооноос хүнд дамжиж, муурнаас хүнд дамжин халддаг паразитууд гэж байгаа. Тэгэхээр тэний эсрэг бас вакцин бол бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр вакциндаа хэдүүлээ орох нь байна. Тэгээд туулгаа өгөх юм бол тухайн энэ хэдэн зүйлүүдээс бол хамгаалах хамгийн гол зөвлөч юм байгаа.